2-р дэвтэр Эдрет цагийн бичээс 4-р бүлэг Эрх чөлөөний үүрийн цолмон гийсэн. Монгол ардын нам байгуулагдаж байсан үед ардын журамт цэцэрлэгийг цуглуулах ажил хэдийн эхэлчихсэн байлаа. Хираан харвалын занг Дандан сүрэнгийн удирдлагаар 20 хүн анх ирж ардын журамт цэцэрлэгийн эхний хэсгийг бүрдүүлв. Удалгүй хяактын харвалын дарга Пунцаг Учаад цэцэрлэгтэйгэн ирж журамт цэцэрлэгийн анхны хороо байгуулгадан Пунцгийг даргаар нь томилжээ. Пунцгийн хороо хэсэг бусаар явж дээрэм тонол хийх гамингуудтай хэд байлдаж буу зэвсэг олноор олзлон авчээ. Удалгүй сумья байсан хошуунаас сэрэн дарж удирдан 50 гаруй хүн, Эрдэнэ мангийн хошуунаас базарсаад занг удирдан 70 гаруй хүн ирж ардын журамт цэцэрлэгт элсэн оржээ. 3-р сар гэхэд цэцэрлэгийн тоо 400 хүрсэн тул хяагтад бүгсэн гамингуудыг хөөж хяагт хотыг чөлөөлөхөөр ардын намынхан шийдвэрлсэн байна. Цонхор цэцэрлэгийг тэргүүн хороо болгон Пунцгийг хорооны дараагаар бусад хошуудаас ирсэн цэцэрлэгүүдийг 2, 3, 4-р хороо болгон Цэрэнд орж Хасваатар, Базарсад нарыг даргаар томилж цэргийн штабт туслах Орос сургагч офицер Ляте, Литвинцев нарт хяагтыг дайрах төлөвлөгөө боловсруулахыг даалгав. Хяагтыг чөлөөлөхөөс өмнө 3-р сарын 13-нд ардын төр засгийн газрыг байгуулав. Энэ үед хүрээнд цагаантыг тагнан ажиллаж байсан бодоо хүрээний засгийн газраас зөвлөлт Орос улсад илгээсэн бичгийг хүргэх талимаар хяагт хотод ирж журмын нөхөдтэйгөө нийлсэн. Ардын төр засгийн газрын дараагаар чагдарч ав гишүүдэд бодоо Сүхбаатар сумья байс бэлэг сайхан гүн чой болсон нарыг сонгон баталжээ. Сонирхолтой нь ардын төр засгийн газрын бүрэлдэхүүнд 1 сайдын оронтойг нээлттэй орхиж түүнийг урайхан хязгаараас томилно хэмээн тайлбарлсан ардын намынхан анхнаасаа урайхан хязгаарыг Монголын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж байсныг харуулдаг. Хятадуудтай хийсэн цөөнгүй тулгаралтаас зэвсэглэж Оросоос зэвсэг авсан ардын журамт цэрэг өмбөр 150 сумтай буутай хороо бүр хөнгөн пулеметтой болсон тул байлдаанд ороход бэлэн болсон гэж үзэж байлаа. Шаамрын шар дохойд Сүхбаатарын удирдсан цэргүүд 100 гаруй гаминг устгасан ард олны дунд яриа болон түгж ардын журамт цэцэрлэгт элсэх хүн сэргэлээр хангах явдлыг ихсгсэн байна. 3-р сарын 7-нд Монгол ардын намын төв хороо цэргийн штабтай хамтран хуралдав. Сүхбаатар Шаамрын шар дохооны байлдааны дараа манай нэрсэр ихээхэн түгж нутгийн иргэд ихээхэн дэмжих боллоо. Одоо Маймаачин хотыг эзлэн авбал ардын намын нэр хүндэд ихээхэн ач холбогдолтой гэж нөхдийн үзэж буйг зөв хэмээн үзэж байна. Манай тагнуулын мэдээгээр Маймаачинд 1800 гаруй сайн зэвсгэлсэн гамин цэрэг байна. Үүнээс улаан бургасанд 600, Маймаачин хотноо 500 хүнтэй мордхороо, хотын харвалын 40 хүн, Эвцэг харвалд 500 хүнтэй хороо байна. Их боо 7, пулемет 12 байгаа гэсэн мэдээтэй байна. Шууд дайрч ороход хүчний харьцаа тэнцвэргүй тул Оросоос их буу ядаж хоёрыг авах хэрэгтэй байна. Эхлээд хотыг дайрч эзэлвэл улаан бургас Эвцгээс туслагаар ирэх гамин цэрэгийг хаан байлдах боломж бүрдэнэ гэж бодож байна. Улаан бургасны цэргүүд ойрхон байрлаж буй тул байлдаан эхлэмэгц туслахаар ирэх аюултай. Иймээс тэдний хааж 50 цэрэг суулгая гэж байлдааны төлөвлөгөөг танилцуулав. Лосол их бүнд явхаар болж журамт цэцэрлэгийн 3 анги болгон хувааж пулеметуудыг ширээ бурхны шар сумын өдөнд байршуулж довтлогоог хамгаалахаар болжээ. Мөн хурлаар дайны цагт нам төрийн хэргийг Сүхбаатар хариуцж байхаар шийдсэн бөгөөд энэ нь түүнийг нам төрийн анхны удирдагчдын нэг гэж хожим үзэхэд хүргэсэн байна. Хяагтад буй хятад цэргийн удирдлагад тулгын шаардах бичиг өгөхөөр болж түүнийг Макстинягт хүргэж өгөхөөр болов. Мөн цэргийн сурталчлагчаар чой болсон Дамбадорж нарыг томилж цэргүүдийн урам зориг эсрэгийг улаан цагаан Оросын ялгааг тайлбарлах үүрэг даалгавар өглөө. Сүхбаатар байлдааны бэлтгэлийн байдлыг шалгаж цэргийг Алтангаас ханын хөндөй номд Баян уул руу шилжүүлэн нүлэхэр болсон байна. Журамт цэргийн жижиг ангиудыг байнгын эргүүлд гаргаж хэсэг усаар явах хятад цэргүүдийг уулгалан дайрах ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Хятад цэргийн зүгээс тулгын шаардах бичигт хариу өгөөгүй тул 17-ны шөнө ардын журамт цэрэг байрлсан газраас хяагт хотын зүг хөдлөв. 18-ны өглөөний наран уулын толгой тусгад журамт цэргийн төрөвч ноён овоог давж хяагт хотын бараа харагдав. Анх удаа томоохон байлдаанд орох гэж буй Монгол цэрэг ирсэн сэтгэл төгшөөртэйхэн өглөөний наранд бараантан харагдах хотыг чиглэлсээр яв. Жономгийн хөндийн ихээр ирээ нарсны нуруугаар орж ирсний дараа дээд шивэнээс лослоос хил ирж их буунууд цагтаан очиж чадахгүй байгааг дуулгахад Сүхбаатар бухимдаж одоо дайрч орохгүй бол
цэргийн сэтгэл алдагдана. Ямар ч үнээр хамаагүй их бөөг түргэл гэж лосолд дамжуул гэж тушаагаад цэргүүдийн өмнө гарав. Тэр байр. Цэргүүдээ та бид ах トゥ монголчуудаа гал усны гашуун зовлонгоос ангиж ируулахаар санаа нэгдэн журмыг эрхэмлэн эндэрсэн билээ. Өнөөдөр бид Маймаачин хотод богшин бүгсэн амин амин цэргүүдийг бод зохиж эрхчлөөд шинэ Монгол улсын үндэс суурийг тавих болно. Улс орноо эрхчлөөтэй болгох энэ их хэрэгт урсахгүй цус өгөхгүй ангиж өгөө билээ. Та биднийг улс Монголынхон төлөө ам хайргүй байлдан зүтгэснийг хойч үрс маань санах болно. Энэ байлдааны ялалт нь эх орноон чөлөөлөх их тэмцлийн учийг үүсгэн гаргаж харин харгас этгээдүүдийн хөлдор дүрлцэн асах их галыг бадраана. Урагшаа! Уран зэрэг орсон журамт цэргүүд уухай хэмээн уулгалан давшилтанд орлоо. Барин цэргийн эхний эсэргүүцлийг дарж Хяактын гудамжинд давшин орсон ардын журамт цэргүүд амжилтаа өрнүүлж гудам хүрээгээр бүгсэн гамингуудтай буудалцсан байлдаж эхлэв. Нэлээд зууралдан байлдаж сум хэрэгсэл барагдах маягтай болж эхлэх үед улаан бургасны гамингийн хорог тогтоох зорилготой журамт цэргийн хаалтыг гамингууд цөмлөн хот руу дөхөж ирсэн мэдээ ирэв. Гамин цэргийн бүслэлтэнд орох магадлалтай болсон тул Сүхбаатар үдийн хавьд хотыг орхин ухрах тушаал өглөө. Жононгийн хүн дээрээ ухран ирсэн журамт цэргүүдэд шинээр сум хэрэгслэл тавьж олгох тушаал өгч байсан Сүхбаатарт холбоочин цэрэг давхин ирж их буунууд ирснийг уулгажээ. Их буунуудыг мишгийн худагт байрлуулж Хяактын баруун хэсэгт байх гамин цэргийн бэхлэлтийг галахыг тушаагаад Сүхбаатар журамт цэргүүдийг дахин довтлуулав. Нар хэвэх үед дахин довтлсон журамт цэргийн довтлогыг тэсвэрлэж чадаагүй гамингууд хотыг орхин эвцэг харуул руу зүгтаалаа. Ийхүү ардын журамт цэрэг Хяакт хотыг чөлөөлөв. Угаас сэтгэл санаагаар унаж энгийн номхон ард иргэдийг дээрэмтгэхээс хэтэрхэн байсан гамин цэрэг байлдааны чадваргүй болсон байсан нь ч Хяактыг хохирол багтаагаар чөлөөлөхөд нөлөөлжээ. Маргааш нь Хяактад ардын төр засгийн газар шилжин ирж байршлаа. Хяактад болсон байлдааны улмаас хотод төөмөр гарч худалдаачийн хятад иргэдийн ихэнх нь дээд шивээрөө дудаан гарсан байлаа. Шинэ засгийн газрын эхний алхмууд хотод бий болсон эмх замбраагүй байдлыг зогсоож гал дүмрийг унтраах, хэвийн амьдралыг бий болгоход чиглэж байна. Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гол хүчин чармаалтаа чиглүүлж байсан ч ардын намын журмын нөхөд авч хэрэгжүүлэх дараагийн алхмуудын талаар мөн ярилцаж байлаа. Барууны шин дай. 3 дугаар сарын дундуур чойрт байсан гамин цэргүүд хүрээ рүү эргэн довтлсон нь барууныг төгшөөлөв. Хэдийгээр гамин цэргийн довтлогыг няцааж чойрт байсан бүлэглэлийг сарниулсан боловч цаашид хэрхэх асуудал барууны өмнө тулгарлаа. Өдрөөс өдөрт хүрээнд явуулсан аллах, таллах, хэлмэгдүүлэлт, хядлах цаазнаас болж түүний нэр хүнд олонний дунд унаж сахилга батн алдагдсан цэргүүд нь энд тэнд найрлан наадаж элдв хүчирхийлэл үйлдэх явдал газар авсан нь сэтгэлийг нь зов. Хэдийгээр богд хааны зарилгаар түүний цэрэгт элсэх монголчуудын тоо нэмэгдэж Цэвэн тэргүн, Бишрэлт гүн Сундуй, Балжиням гүн, Баяр гүн, Найдан ван, Өндөр дууржав байс, Дарих лам, Гомбичшин гүн, Гэлэг Яндан нарын захирсан 4000 гаруй цэрэгтэй болоод байгаа ч Хяакт засгийн газрын зарласан улаан монголчуудтай сүлбэлдэх аюултай байгаагч тэрээр мэдэрч байлаа. Саяхан Хатанбаатар магсаржав нууцаар Сүхбаатартай харилцсан буй бололтой байна гэсэн мэдээ Улаастад байгаа Ванданоос ирсэн нь ч түүний хардлага үндэстэй болохыг нотолж байлаа. Энэ муусан монголчууд Орос их гүрнийг сэргээхийг юм чинээ бодохгүй зөвхөн хувиан бодож байна. Хяактад байгаа улаан монголчууд Монголын тусгаар тогтнолыг сэргээнэ гэж ярих миний Сибирь рүү цөмрөн орох төлөвлөгөө 2 өдрөөс өдөрт зөрчилдөж миний цэрэгт байгаа монголчуудын толгоогч хаашдан эргүүлэх болно. Тэгэхээр элдв асуудал газар аваагүй дээр нь Сибирь рүү байлдааны ажиллагаа эхлүүлэх нь зөв юм. Улаан уд хурч Транссибирийн төмөр замыг тасалж чадах юм бол Сибирь даяар бослог гарган дахин хаант улсыг байгуулах хөдөлгөөнийг сэргээх бололцоотой болох юм гэж бодож суусан баруун татаж байсан тамхиан шидэж орхиод хурандаа Лисицийн яаралтай даалгавар өгч хойд зөвхт явуулах байлдааны төлөвлөгөө гаргуул. Тэгэхгүй бол өмнө зүгээс ирэх амингуудтай байлцсаар хамаг хүчээ бараад хоошоо байлдах боломжгүй болох юм гэж сэтгэв. Чойрын байлдаа.
Хүрээнээс ухран гарсан гамин цэргийн үлдэгдэл Чойрын хийд орчин бөгж байсан бөгөөд зарим мэдээгээр 2000 орчим цэрэг байжээ. 1921 оны 3 дугаар сард Чойрт бүгсэн гамин цэргүүд хүрээ рүү эргэн довтлоод бот цохигдсны дараа баруун өнгөр нь Чойр руу довтолжээ. Цагаан цэргийн хүч цөөн байсан ч их бууны эхний галалтаар Хятад цэргийн штабыг устгасан нь гамин цэргийн дунд эмх самраагүй байдал үүсгэж ялагдахад хүргэжээ. Сонирхолтой нь баруун өнгөр нь Чойрын Хятад цэргийн байрлал руу биечлэн нэвтэрч тагнуул хийсэн гэлцдэг. Чойр талагдсан гамин цэргийн хүр олон жил тэнд байсныг Америкийн эрдэмтэн Эндрюс Чойроор дайран өнгөрөхдөө тэмдэглэн үлдээсэн байдаг. Маргааш өглөө нь Өнгөр нь офицеруудаа дуудаж тушаал өглөө. Өнгөр нь бид цаашид хүрээнд дуудахад бэрхшээлтэй болох нь байна. Цэргийн сахилга бат унаж байна. Жанзоолын генерал Монгол руу цэргэлэн орох бэлтгэл хангаж буй гэсэн мэдээ ирж байна. Бид хэдийгээр Монголыг чөлөөлсөн боловч үндсэн зорилго маань Монгол биш, Орос билээ. Энэ дудвал Жанзоолингийн цэрэгтэй байлцсаар Орос руу орох хүчээ тарамд нь дуусгах болох юм. Иймээс хурандаа Лисицин та хойд зүг рүү байлдах байлдааны ажиллагааны төлөвлөгөө бол усруул. Хөвсгөлд байгаа Казаграндын цэрэг, Шүүбний отряд, Улиастад байгаа Ванданов, Ховдод байгаа Кайгородов, Хэрлэнд байгаа Тубанамын ангиудтай байнгын холбоо тогтоож байлдааны төлөвлөгөөний нэг хэсэг болгоход анхаар. Резүүхийн чи цэргийн бэлтгэлийг шалгаж байлдаанд бэлэн байлгах хэрэгтэй. Харин Монгол цэргийн жанжингуудад Хяагтад богссон ардын намынхан улаан орсуудын гар хөл болж богд эзэн тэрсэлж буй тул тэднийг мөн бүхүүлэн дэмжиж буй улаан орсуудыг дарах хэрэгтэй байна гэж тайлбарлах хэрэгтэй гэж тушаажээ. Хүрээнд байгаа цагаан орсуудын цэргүүд бужигнаж эхэлснийг ардын намынхан Хяагтад мэдэгдэв. Мэдээ авсан ардын төр засгийн газар сайн дураар цэрэг эзлүүлэхийг зогсоож дайчлан элсүүлэх ажил албан ёсоор эхлүүлжээ. Мөн зөвлөлт Оросын засгийн газарт хандан улаан армийг Монголын нутагт оруулахыг хүсв. Барууны идэвхжлийн тухай мэдээ аваад гамингуудтай тэмцэхэд хөндлөнгөөс дэмжих бодлого барьж байсан зөвлөлт Оросын байр суурь өөрчлөгдөв. Хяагтыг чөлөөлөхөд их бууны цөөн цэрэг оролцуулж байлдааны үндсэн ажиллагааг монголчуудаар хийлгэж байсан бол цагаантны үлдэгдлийг устгахад улаан арим оролцох боломжтой гэж зөвлөлт Орос улс үзжээ. Хэрэг Бээжингээс эсэргүүцэл ирүүлвэл зөвлөлтийн нутгаас дайжин орсон хулгай этгээдүүдийг дарах гэж цэрэг оруулсан гэж тайлбарлах боломжийг Өнгөрний үйлдэл олгосон юм. Аливаа үйлдэл сайн бөгөөд саар талыг аль алийг нь агуулдаг гэдэг. Баруун Өнгөрний довтлогоо нь улаан армийг Монголд оруулах далин болсноор Хятадын цэргийн эрхтнүүд элдвээр шалтгаан Монголд цэрэглэн орох боломжийг хаасан завшаантай хэрэг болсон гэлтэй. 1921 оны ихэр хуралдсан Коминтерны алс торнодын газар болон Монгол төвдийн хилцсийн хуралдаанаар Япончууд Приморын мужид Симеоноор, Манжурба умард Хятадд Жанзоолиноор, Монголд баруун өнгөрнөр толгойлуулсан зөвлөлт Орос улсын эсрэг чиглэсэн жийлгэвч бамбаа бэлтгэж байгаа болох нь бүх талаар батлагдсан буй тул Өнгөр нь түүний холбоотон Монголын феодалуудын эсрэг Монголын ховсгалчдад идэвхтэй дэмжлэг үзүүлэх замаар тэр хар хүчний ядчил эхний ээлжинд Монголын хэсгийг эвдлэн нураах явдал Коминтер нь зөвлөлт Орос улсын ээлжид зорилтуулан тавигдж байна гэж тэмдэглэн үлдээжээ. 5 дугаар сард Резүүхний удирдсан эхний анги Сэлэн мөрний баруун талаар Оросын хил нэвтрэн орлоо. Баруун Өнгөр нь өөрийн цэргээр дээд шивээ Хяагтыг довтлоо. Довтлогооны тэргүүн игнэнд явсан баяр гүний цахар цэрэг пулемет бууны суманд хядуулж баяр гүн өөрөө шархтаж баривчлагджээ. Оросын нутагт гинэт орсон Резүүх нь эхэндээ жижиг амжилтууд олсон боловч шахагдан буцан хөөгдлөө. 90 голын хүндэд зөвлөлт Оросоос ухарч исэн цэргүүдээ нэгтгсэн баруун 7 сарын эцэс хүртэл хүлээсээр байв. 6 дугаар сард ардын төр засгийн газрын хүсэлтээр улаан армийн ангиуд Монголын нутагт орж иржээ. Зөвлөлтийн ирээдүйн их жанжин Рокоссовский энэ үед Монголд орсон цэрэгт байлдаж байлдааны анхны одонгоо хүртсэн түүхтэй. Улаан цэргийн ангиуд ардын журамт цэргийн хамт хүрээ рүү давшилт хийв. Давшиж явсан Орос цэргүүдэд цагаан Оросын цэрэг таарвал төрүүлэн тосч байлдах ардын журамт цэргийг зөвхөн цагаан Оросыг дагаж аваа Монгол цэргийн ангиудтай тулгаруулan болж өгвөл байлдаангүй буулгаж авах бодлого барихыг цэргийн анги нэгтгэлүүдийн дарга нарт тушааж байсныг харахад монголчуудын сэтгэл санааг ихээхэн харгалзаж байжээ гэж үзэх үндэслэлтэй. Хүрээнд бурайд жигмэд Жамбалууны цэрэг үлдсэн байсны ихэнх нь монголчууд байсан тул ардын журамт цэрэг хүрээнд орохоос 2 хоногийн өмнө зүүн зүг рүү гарч одов. Байлдаан болвол Жамбалуун Монгол цэрэгт итгэхэд бэрх байсан бололтой.
ардын журам цэрэг болон улаан армийн ангиуд хүрээ рүү давжснаар тэдний арын шугам цэргийн хаалтгүй болсныг анзаарсан барон тэдний араар ороож Оросын хил рүү довтлон орлоо. Дээд шивээ хотыг дайраад амжилт олоогүй барон ухарч 90 голын савд ирж ухарч буй резервхний ангийг хүлээжээ. Энэ хооронд ардын журам цэрэг болон улаан армийн ангиуд хүрээг байлдаангүй эзэж ардын засгийн газар хүрээнд нүүж очсныг дуулсан барон ямар ч ятугай өөрийн төлөвлөгөөнөөс ухарсангүй. Жалханц худагт Евүзэр худагт нар цэрэг дайчлан аян дайнд оролцох тухай бичсэн загталт нь хариу ирэхгүй байсанд монголчууд түүнээс нүрэн буруулж байгааг тэрээр гадарлаж эхэлсэн байлаа. Нэгэнт улсаан сэргээгээд авчихсан монголчууд түүнд найдвартай хань болохгүйг ойлгосон барон Оросд нэвтрэн орж зөвлөлт засагт дургүй хэсгийг ашиглан бослог гаргаж Сибирийг таслан авахар төлөвлөж байлаа. Зөвлөлтүүдийн бодлого хүн амын дургуутслыг хөдөлгөн их гүн Михаилыг хаан ширээнд суулган хуучин засгийг сэргээх түүний уриалгыг олон түмэн дэмжин босно гэж тэрээр үнэн голоосон итгэж байжээ. 8 дугаар сарын ихээр дахин Оросын хилд довтлон орсон барууны цэрэг галууд нуурын орчимд улаан цэрэгийн жижигдэр ангийг буд зөхиод цааш давжсан боловч 5 дугаар улаан армийн ангиудтай тулж хэд хэдэн удаа сүрхий цохилт амсан. Сибирт түүнийг ороод ирэхээр бослог гаргана гэж найдаж байсан ч талаар болж хинч түүнийг дэмжин боссонгүй. Мөрөөдөл нь талаар болсныг ойлгосон барон Монголын нутаг руу дахин ухарлаа. Казаграндын анги өвсгөлөөс дэмжиж олигтой байлдаагууд уурсан барон Казаграндыг урвагчид тооцож буудаж алахыг тушаав. Хүний нутагт адилхан зовж яваа нэгээ юу ч бодлогүй цаазалсан түүний удирдлагад байгаа цагаан офицеруудыг айгтрад цочроож амьд үлдээ гэвэл галзуу барооноос салах нь зөв юм байна хэмээн санаа буруулах тийшээ болжээ. 8 дугаар сарын дундуур хилд авч орж ирсэн баруун цэргээ Улиаста руу авч хөдлөлөө. Тэрээр Богд хаан загтал бичиж Улиастад ирэхийг урьсан ч Богд хаан түүнд хариу өгсөнгүй. Учир нь тэрээр энэ үед Монгол улсын хэмжээд эрхт хаанаар дахин өргөмжлөгдөж ардын засгийн газартай хамтран ажиллахаар болчихсон байжээ. Улиастад удах аюултай гэдгийг ойлгож байсан барон цэргэн авч цаашид төвд рүү ухрах шийдвэр гаргасан нь манжуур явах сонирхолтой байсан цагаан цэргийн дунд үүмэн дэгдэх аян шалтгаан болов. Зарим цэргүүдийн гэр бүл зогтож манжуурт очихсан байсан тул төвд рүү бароныг даган явж гарцаагүй үхэл дунах хүсэл хэмтэж байсангүй. Хабатов, Островский, Костромын, Очров нарын офицерууд хуйлдаан зохион байгуулж Оренбургийн хасгууд дэмжиж 8 дугаар сарын 16-ны шөнө генерал Резухныг алаад барууны майхан руу буутсан боловч барон майхандаа байсангүй. Ойролцоо цэргийн хуаранд орон хол идэж байсан барон бөөний дугаар өсрөн босч мориндоо мордоод өөрийн байрлаж байсан хуаран лугаа хурдлан давхижээ. Галзуу барон цэргүүдэд бараг ховсдох маягаар нөлөөдөг байсан тул бослог гаргасан офицерууд барууны өдөөс буудаад хуаранд оруулсан. Хоёрхан дагуу цэрэгтэйгээ ойгоор төөрч бидэрсэн барон 2 хоногийн дараа Сундуугийн удирдсан Монгол цэргийнхээ байрлал дээр иржээ. Сундуугийн ядарч үлдсэн барууныг майхан дээр нь ирэхэд нөгөө Азийн их гүрнийг байгуулах гээд байгаа их жанжны байгаад царайгдэ гэж бодсоор босч өгтөв. Сундуугийн хэд хоногийн өмнө хүрээний засгийн газрын элчтэй уулзаж ардын засгийн газар Богд хааныг Монгол улсын хэмжээд эрх таанаар өргөмжилсэнийг дуулаад оргуул босуул цагаантнуудаас салахаар аль хэдийн шийдсэн байлаа. Барон бэшрэлтгүй минь манай муу сэтгэлд зарим офицерууд бослог гаргаж цэргийн хүний нэр төрийг гутаалаа. Та нартай цуг яваа офицерууд ч хуйлдаанд оролцсон байж магадгүй тул устгах хэрэгтэй байна. Ер нь муу хүнээс нэн даруй салах хэрэгтэй юм. Гэхэд Сундуугийн цочин өндийж хүний нутагт ямар ч буруугүй элэг нэгтнээ устган хөнөөг санаа бодож явдаг барон чи харин ёстой муу хүн байна. Ер нь танаа орсууд бие биесээ хятсан их муу хүмүүс байна. Энэ муу хариг сэтгээтийг баривчил гэж тушаахад майхны үдэнд байсан 2 монгол цэрэг гүйн орж иж бароныг барьж хөлөв. Энэ хооронд дагуу цэргүүдийг нь бариад хүлчихсэн байсныг барон мэдсэнгүй. Барон бүхэндэн орилж хашгирсан ч Сундууй гүн сонсоогүй хүн шиг л ганц тамхи нэрд суулаа. Сундууй чи надад үнэнчээр зүтгэхэн андгаалсан биш үү гэж бохимдсан барон тийчгэн хашгирахад Сундууй бэ Богд эзэндээ үнэнчээр зүтгэхэн андгаалсан. Одоо Богд хаан маань буцаад Эрдэнийн алтан ширээндээ заларсан байна. Ардын засгийг дэмжих болсон байна. Тэгэхээр та бид хоёрын зам салахаас өөр аргагүй болж дээ гэж хариулв. Энэ үед толгойн харуулын цэрэг давхин ирж Сундуу гүний өмнө сөхрөө.
Зүлгтийн гол өксөд хэсэг морд цэрэг айсвэ араас мөшгөж ява улаан цэрэгийн толгой анги бололтой гэж илтгэв. Сундуй цэргүүдийг хөдлөхөд бэлд гэж тушаа гэхэд занг дамдин жанжинта бид улаан цэргүүтэй байлдах юм уу гэж гайхан лавлав. Сундуй бид улс Монголынхон төлөө амиа дүүж явсан болохоос улаан цагааны төлөө байлдаж явсан улс биш. Богд хааман ширээндээ заларч улс маань хаантай бол хаантай, засагтай бол засагтай, улс шиг улс болцоход байна. Бидний дайны хэрэг дууссан. Одоо эндээсэн хөдлөөд замаараа цэргүүдэд тараана. Гэхэд дандан занг энэ барууныг яах вэ? Улаантнуудад тушаах уу гэж асуув. Сундуй өөдгүй амтэн ч гэсэн нэгэн цагт жанжин маань явсан да. Яаж улаан гараараа улаантнуудад тушаах вэ? Майханд нь хүлээд хайчих. Улаантнууд ирээд авна биз гэж хэлчихэд майхнаас гарч яв. Сундуй гүн нэгэнт амь тавих шахаж яваа барооноос айж эмээгээг нь ойлгомжтой хэрэг. Гэхдээ сүүлд хийгдсэн зарим кинонд гардаг шиг баривчлан улаан цэрэгт тушаагаагүй нь эзэн Чингис хааны үеэс эхлэн дарга итгэлэн барагдан хайж удсан ч дайсанд нь барьж өгдөггүй Монгол цэргийн уламжлалт харагддаг нь сонирхолтой. Монгол цэргүүдийн морин төвөргөн холдохыг чагнаж хэвтсэн баруун хүлэгтэйгээ хэсэг ноцолдоод суллаж чадахгүйгэн ойлгож хувь заяатаагаан эвлэрэв. Нэгэн цагт Азийн морин дивизийг командолж байгалийн чандын муж амар мөрөн халхан Монголыг төвөж явсан генерал майханд хүлээтэй улаанч цагаанч ирсэн баригдан алагдах ялтай хэвтэж буйна. Энэ бодлого морднууд давхин ирэх чимээ сонсогдож гэсэн орос яриа сонсогдоход улаан цэргийн морин эргүүлтэй таарснаа баруун ойлгов. Нэгэнт цаг ирснээ ойлгосон баруун нэр төртөө байхаар шийдэж зүтгэсээр хагас явган суулаа. Майханд орж ирсэн жижигхэн шар залуу цэрэг зоог тусаж чи хэн бэ гэж асуухад баруун ихэмсгээр я генерал лейтенант арми би Азийн морин дивизийн захирагч эзэн хааны армийн дэслэгч генерал баруун гэрэн фон Штернберг байна гэж хариулжээ. Баруун гэрнийг Новониколаевскд авчирч шүүсэн бөгөөд Ленин бичлэн зааварлаж түүнийг нийтийн өмнө шүүгээд Туркэн цаазал гэж үүрэг өгчээ.